За сайн бацгаана уу хүмүүс. Өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв баримт мэдээллийг сонгох. Хичээлийн зорилго бүлгэлсэн баримт мэдээллээсээ чухлыг нь сонгоо хэрэглэх гэсэн хичээлийн зорилгодоор өнөөдрийн хичээлийг үзэхнэ. За баримт мэдээллийн ялгааг бүгдээрээ мэдж авъя. За баримт мэдээлэл хоёр нь одоо нэг цаасны хоёр тал юм. Баримт нь бодиттой, нотлох боломжтой, ерөнхийдөө үнэн гэж үздэг мэдээллийн хэсгүүд байдаг. За харин мэдээлэл гэдэг нь баримтуудын цуглуулга нь баримтыг мэдээлэлтэй андуурч болохгүй. За баримт нь бол бидний судалгаа эсвэл туршлагаар мэдэж болох нотлогоо байдаг. За мэдээлэл нь тодорхой сэдв асуудлын хүрээнд зохион байгуулж эмх цэгц дараалалд оруулж боловсруулсан баримтуудын нэгдлийг бид нар мэдээлэл гэдэг байна. За баримтыг дотор нь баримт мэдээлэл хоёрын бүгдээ ялгааг олъё. За баримтыг өргөн утгаар нь авч үзвэл бодит нөхцөлд үнэхээр болсон аливаа зүйлийн тухай шалгагдсан үнэн бодиттой мэдлэг байдаг. За харин мэдээлэл нь бидний анхаарч сурч мэдэж ойлгож болох зүйл юм. Өөрөөр хэлбэл тус тусдаа байгаа баримтуудыг эмх цэгцтэд оруулж боловсруулан баримтуудыг ашиглан сонин нийтлэлийн их болгосныг мэдээлэл гэж үздэг. Мэдээлэл нь ямарваа нэг асуудлын бол хариулт болж байдаг. За баримтыг дотор нь анх дагч баримт, хоёр дагч баримт, гурав дагч баримт гэж хуваадаг. За тэгвэл анх дагч баримт гэдэг нь сэтгүүлч амьдралаас шууд авч баталгаажуулсан тэргүүн зэргийн ач холбогдолтой байдаг. За хоёр дагч баримт нь сэтгүүлд хоёр дагч этгээдээс авсан мэдээлэгчийн өгсөн үйл явдал, үйлдэл, үзэгдлийн тухай өрмөц баримт болдог. Ийм тохиолдолд баримтыг энэ их сурвалжийг заах мөн түүний олж авсныг батлах баримт байх нь чухал байдаг. За гурав дахь баримт гэдэг нь ямар нэгэн үндслэлийн агуулдаг боловч юугаарч батлагдаагүй янз бүрийн цуурхал, таамаглал, ховжийн шинжтэй байдгаараа бол анх дагч, хоёр дагч баримтуудаас бол ялгаатай байдаг ахнэ. За баримтыг сонгохдоо дараах 6 дарааллыг чухалчлах хэрэгтэй. За нэгд нь ямар чухал санаа гаргах вэ гэдгийг эргцүүлэн тодорхойлно. За хоёр дахь нь уншигчтай эцсийн мөчид юуг ойлгож ухаарсан байгаасаа гэж хүсэж байгаа гэдгээ баримт цуглуулагч тодорхойлох хэрэгтэй. Гуравдугаарт нь үүний дараа баримтаа цуглуулахад судалгаа хийж эхэлнэ. Судалгаа хийх буюу баримт цуглуулахдаа хамгийн түрүүнд их сурвалжаа бодно. За 5 дугаарт нь дараа нь уншигчдод чиний ойлгуулах гэсэн санааг найдвартай илэрхийлж нотолж чадах баримтуудыг чухал гэж үзээд баримтуудаас эренбэл сонгох нь. За сүүлийнх нь бол сонгосон баримтуудаа санаагаар нь бүлгэлж болох нэ. За баримт цуглуулах арга замууд байдаг. За энэ бол ажиглалтын арга, ярилцлагын арга, туршилт, сорил, асуулга, харьцуулалтын арга гэх мэтчлэн аргуудыг бол баримт цуглуулах арга гэдэг байна. За Эрдэнэ сан багш бол эсэнд юуны тухай ямар асуудлыг хөндөж хүнд зориулж бичиж байгаагаас шалтгаалan баримтыг өөрөөр сонгодог. Жишээлбэл бага насны хүүхдүүд юм уу аль эсвэл олон янзын мэдлэг боловсролтой хүмүүс унших бол ихэвчлэн сонирхолтой баримтуудыг сонгодог. Харин олон талаас нь судалж үзснээ харуулах бол мэрэгжлийн үг хэллэг, шинжлэх ухааны нэр томьёо, тоон баримт судалгаа бүхий үндэслэлтэй найдвартай баримтуудыг бол зайлшгүй хэрэг болно гэж үзсэн. За өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулсан сонссон та бүхэндээ баярлалаа.